Тий, нөгөө шүний хүмүүс байхгүй тэгээд өглөө ирснээр би хамгийн түрүү асуух болчихлоо. Тий, хурлын дарга ер нь их чухал хүн байд юм байна гэдгийг би бас түрүүн хэлсэн. Одоо дахиад хэлмээр байна. Тэгээд яагаад гинт огцрохолчваа гэж өөрөөс нь асуумаар байна. Огцрохын ухтаа нөгөө үүрэгт ажилласаа чөлөөлөгдөх гэх юм. Энэ сүүлийн үед нэг жоохон эвгүй байдал харагдаад байгаа. Даргын зөвлөлийн урлаар гишүүдийн бичээд өгсөн саналыг одоо хуралд оруулахгүй байдаг. Эсвэл одоо ажил тарах гад 5 цаг болж байхад өргөдлөө өгдөг. Тэр нь хилцэх асуудлын чуулганы хилцэх асуудлын дараа л дордог энэ төр. Тэгэхээр яг нэг энэ даргын үзмжээр явдаг ийм байдал бас байж болохгүй байх л да. Тэгээд энэ дээр ер нь та өөрөө яг өөрийнхөө ажлыг юу гэж дүгнэж байгаа вэ? Яагаад өргөдлөө өгчвөө гэдэг. За асуултанд төрийн байгуулалтын байнгын орооны дарга эсвэл өргөдлөө усан улсын хурлын дарга амар баясгалан хариулахаар байгаа. За амар баясгалан дарга хариулъя. За бүжээ дарга хариулах уу? Гэхдээ өчтөр даргын дэрэгдэх зөвлөлдөр би өргөдлөө өгсөн та дэмжиж гар өргөд хилцэх асуудалд оруулаад явсан шүү дээ. Тэ. Ялгаагүй. Амар баясгалан гишүүний микрофоныг өгье. За гишүүдэд өдрийн мэнд хүргье. За бүжээ гишүүн өчтөр даргын дэрэгдэх зөвлөлдөр өөрөө орж ирээд хэлцэх асуудалд энийг төрийн байгуулалтын байнгын ороо болон чуулганы нэгдсэн уралдааны хэлцэх асуудалд оруулъя гэдгийг өөрөө дэмжсэн. Би одоо хажууд нь сууж исэн. Бас дэмжээд үг хэлж ирснийг би санаж байна. За Батболд гишүү яагаад өргөдлөө өгөх болчихоо гэж байна. Мэдээж одоо бас одоо 126 гишүүнтэй парламент бүрдээд одоо жил гарны хугацаа болж байна. Тэгээ энэ хугацаанд бас одоо та бүхнийхээ ихтгэл дэмжлэгийг авч улсын хурлын даргын үүрэгт ажлыг бас хариуцлагатай хийхийг зорж ажилласан. Тэгээ хурлын даргаар ажиллаж байгаа хугацаанд үндсэндээ бол олон намын оролцоотой парламентын тогтолцоог төгөлдржүүлэх, намуудын тэгш оролцоог хангах, за энэ парламентын гаргаж байгаа шийдвэрийн чанарт илүү анхаарах, за парламент үндсэндээ Монгол улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчныг суурьаар нь сайжруулах чиглэлээр бол голчлон анхаарч ажиллаж ирсэн. За мэдээж одоо өнгөрсөн хугацаанд одоо Монгол Ардын намын даргын сонгуульд нэр дэвшсэнтэй холбоотойгоор сүүлийн бараг одоо 2 сар орчмын хугацаанд үндсэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр за одоо тэгээд олон янзын хэлбэрээр бас нэр төрд алдсан, холбогдсон гэж олон янзаар гүтгэгдсэн ийм зүйлүүд бол болсон. Тэгээд үүнтэй холбоотой улсын хурлын гишүүдийн зүгээс 67 гишүүн гарын үсэг зурж огцрох шаардлагатай гэж шаардлага бичих ирсэн. Гэхдээ уг шаардлага бичих нь өнөөдөр хэрэгжиж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа үндэслэл бүхий шаардлагатай байхыг шаардсан байсан хуулийн заалт нь. Гэтэл надад ирсэн шаардлага бичих маань нэр энэ холбогдож хэвлэлээр бичигдэж байгаа зөөлүүдээ түтгэлзэж шалгуул гэдэг ийм шаардлага байсан. Гэтэл яг хууль эрх зүйн орчиндөө түтгэлзэж шалгуулах тийм нөхцөл боломж бол байдаггүй. Тэгэхээр би тэр шаардлагыг хангаагүй гэдэг шалтгаанаар огцруулах шаардлагыг араас нь авч байгаа. Тэгэхээр нөгөө хууль үндэслэл бүхий шаардлагаар огцруулах шаардлага яг тавигдаагүй учраас миний зүгээс та бүхний тавьж байгаа шаардлагыг хүндэтгэн үзэж өөрийн зүгээс өргөдлөө гаргаж огцрох нь зөв юм байна. Парламентын үйл ажиллагаа хэвийн явагдах зайлшгүй шаардлагатай. Энэ 126 гишүүнтэй парламент Монгол улсын одоо төрийн эрх барих дээд байгууллагын хувьд илүү дархлаатай, олон нийтийн дунд илүү нэр хүндтэй байх зайлшгүй шаардлагатай гэдгийг агуулгын үндсэн дээр өөрийнхөө өргөдлийг өгсөн байгаа гэдгийг бас хэлье. За үзмжээр ерөөсөө асуудал шийдсэн зүйл Батболд гишүүнээ байхгүй. Та бас энэ даргын дэрэгдэх зөвлөлийн хуралд суудаг учраас мэдэхгүй байгаа. Миний хувьд одоо их хурлын даргын хувьд даргын дэрэгдэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөж дан ганц одоо намын бүлэгтэй намууд даргын дэрэгдэх зөвлөлийг бүрдүүлдэг гэсэн бол улсын их хурлын тухай хуулинд өөрчлөлт оруулж улсын их хурлд суудалтай намуудын бүлэгтэй бүлэггүйгээс үл хамааран дарга зөвлөлийн
дарга нар одоо орж сууж, намын бүлгийн дэд дарга нар одоо хуулиар таслах эрхгүйгээр орж суудаг байх буюу олон ургалж үзлээр асуудал хандах нөхцөл боломжийг бүрдүүлж ажилласан. Энэ ч утгаараа даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн зүгээс гаргасан санал болгоныг дэмжиж ирсэн гэдгийг бас хэлье. За